Энэ онц ноцтой жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг цаазаар явж тэр зовлонгоос нь хурдан дүргээс салгаж нэг ёсондоо шагнах эсвэл гэж боддог. Өнөөдөр энэ бүх насаар нь хорих ял эдэлж байгаа хүмүүс гяндангийн нөхцөлийг бол хүн бол тэнд нь очиж иж мэднэ. Тэр гяндангийн нөхцөл тусгаарч хорж байгаа байдал, тэр дэглэм гэдэг чинь жилдээ нэг удаа төр хугацааны уулзалт хийхийг зөвшөөрч байгаа шүү. Жилдээ нэг удаа хин нэгэн ирвэл ер нь тийм хүмүүстэй хүн ирж уулздаг ч юм дөө. Тэгээд бүх насаараа тэр ямар жигшүүртэй хэрэг үйлдснээ бодож тэрэндээ зовж ингэж байх хэрэгтэй гэж бод. Хариг сонсогдож магадгүй. Тэгэхдээ энэ олон жилүүдэд одоо өнгөрсөн хугацаанд энэ гяндангийн дэглэмд байсан хүмүүсийг харахад дийлэнх нь хугацаанаас өмнө асуурдаг. Биеинд оройтдаг. Хинтэй ч уулздаггүй, маш хүнд нөхцөлд хоригддаг. Би бол гэмт хэрэг үйлдсэн, ийм жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг энэ байдлаар шийдэх ёстой. Энэ илүү тэр ялын цээрлэл талдаа тохирно гэж боддог.